За та бүхнийг амар амгалан айлтгая. Дэшруулаач байна. За орчин үеийн шинжлэх ухаанд саяхан нэг гайхалтай нээлтийг хийсэ. Энэ сошиалаар яваад гэсэн та бүгд үзсэн байлгүй. Эрдэмтэд ийм хоёр эс нийлэх яг тэр хоронд өөрөөр хэлбэл шинэ амьдрал үүсэх тэр л секундэд тэр бичил зүйлийг мэдэрдэг тэр аппаратан доор нэгэн нүд гэлбэн гэрэл асч оч гэд үсэрч байгаа бичлэгт камерт болгож чадсан. Үүнийг шинжлэх ухаанд Zinc Spark гэд нэрлэдэг юм байлээ. Энийг та дэлгэрүүлээ судлаад үзээрэй. За энэ гол санаа биш тийм үү? Хамгийн гол нь бидний өвөг дээдс энэхүү гэрэлт очийн тухай хэдэн мянган жилийн өмнөөс л мэдтгэл байж байсан байгаа юм. Эхийн улаан дусал, эцгийн цагаан дусал хоёр дээр нийлж байгаа тэр гэрэлт очийг сүнсний алтан дусал гэж нэрлэдэг байсан. Сүнсний алтан дусал, эхийн улаан дусал, эцгийн цагаан дусал. Энэ гурав нийлжиж хүн болно гэдэг. Тэгээ энэ гурав л нийлж сая л нэг тийм эхийн хэвлээд ураг нь ам орж сүнс нь бийжиж эхэлдэг гэж. За тэгвэл сүнс гэж юу юм бэ те? Тэр гэрэлт очин яг юу юм бэ те? Сүнс бол зүгээр нэг тийм хий хаасан зүйл биш шүү дээ. Энийг сүнс байдаггүй гэвэл барыг тэнэг гэж дуудагдах цаг үед амьдарч байгаа учраас. За энэ бол тийм үү? Сүнс гэдэг нь дөнгөж үүссэн тэр хэсийг үржүүлж хөдөлгөөнд оруулж байгаа. Амьдрахын тийм мөн чанарт нь тэмүүлж байгаа тийм тэмүүлүүлж байгаа тэр оюун санааг оюун ухаанд хэлээд байгаа. Сүнс хэрвээ байхгүй бол ураг юм үржих томрох биш үхчихдэг. Нөгөө амьгуутчлээ гэдэгдэн штэ. Уулын жирэмсэн болсон тэгээд амьгуутчлээ гэхээр сүнсэн дэгдчихээр тэгж хэлээд байгаа. За жирэмснээ тийм үү эхний 5 хоногт тэр алтан тусал буюу сүнстэй ураг ихийнхээ савнд очиж ингээд бэхлэгдэх гээд байгаа шүү дээ тий. Анх удаа ээжээсээ тижэл авч эхэлж байгаа. Тэгээд 15 хоногийн болохдоо хүүхдийн хотоод нь хамгийн анх бүрлдээд эхэлчихдэг гэж. Анх удаа ихийнхээ биеийг тийм ээжийнхээ энергийг мэдэрч эхэлдэг тэр үед. За яг энэ үеэс эхлээд ургийн тийм тархины идүүд бүрлдэж хүний биеийн энэ 7 гол хүрд 108 туслах хүрдүүд сүнсэн болон махан биетэйгээ сүлжилтэн тогтдог гэж. За хүрд гэдэг бол тийм үү бидний уурагт бие болоод энэ махан бие болоод сүнсэн бие хоёрыг холбож өгдөг гагнаас холбогч гүүрэн штэ тий. Энэ хүрдүүд хэр их сайн ажиллана ураг төдий чиний эрүүл сарвал байж. Жишээ нь тийм үү мэлмийн хүрд нь муу ажиллах юм бол хүүхэд хараа мотоо төрөх эсвэл хараагүй төрөх эсвэл энэ наран сүлжээ хүрдэн дотоо ажиллах юм бол ямар нэгэн дотоод эд хэрэгтний өвчлөлтөд төрөх эрсдэлтэй байхад байдаг. Харин эдгээр хүрдүүд юугаар тийжэгдэж хэрхэн итгэвчдэг гэж бодож байна. Зөвхөн эцэг хийх юм ээж аавынх нь оюун бодлын далгаанаар л итгэвчж идэг гэх юм уу. Тэгээд ийм болохоор л эцэг их хоёулаа тэгш тийм үү зөв бодолтой сайн бодолтой байх юм бол хүүхдийнхээ эд эс бүрийг бүрэлдэн тогтоод хамгийн таатайгаар нөлөөлж чаддаг. Гэхдээ тийм үү яг 49 хоног хүрэхэд нь долоон хоног буюу 49 хоногт ээж болон хүүхэд хоёрын дунд нэг үл үзэгдэх маш ширүүн тулаан эхэлдэг. За энийг бүгд мэдэндээ тий жирэмсний хордлого гэдэг. Жирэмсний ихэн үеийн хордлого гэж нэрлэдэг. Энэ болохоор зүгээр бие махбодын өөрчлөлт гэхээр
одоо хөнгөн хүлээгээд аваад идэг. Гэтэл тийм үү, яг үүндээ 49 хоногийн дараагаас их болон хүүхдийн үрийн хүрднүүд энэ хүрд угаастай чакра гэдэг хоорондоо зөрчилдөж эхэлж байгааг дохио гэх үү. Яагаад гэх юм бол ээжийн биеийн сүнс тийм үү? Ээж чинь өөрөө нэг хувь сүнс. Тийм тэр ургийн биеийн сүнс хоёр өөр болохыг ээжийнх нь энэ махан бие таньж мэдээд хямарч эхэлдэг. Миний биед юм өөр сүнс ороод ирвэ гэд зөнгөөрөө таньж идэг. За энэ үед бол шинжлэх ухаанд юу болдог вэ гэх юм бол хүүхэд эцгээсээ 50% цоо шин гадны генетик хүлээж авсан байдаг тул ээжийн дархлааны систем тэрхүү шин амийг гадны биед бүр цаашлаад шимэгч ийм вирус байна гэж андуураад түлхдэг зөнгөөр өөрийнхөө болчирхаануудаас хор ялгаар болж эхэлдэг. Тэгээ энэ зөрчилдөөнөөс болоод ээжийн бие бол маш их ядардаг. Хоол харахаар л өгөөд сэрдэг, хоолн дургу болоод биеийнх нь ямар ч энерги болоод маш их ядраад ингээд бүх энерги нь сорогдоод айгүй их шаналдаг. Энэ хүнд үе 49 хоногоос эхлээд 81 хоног хүртэл үргэлжилдэг шүү. Гэхдээ энэ дээр нарийн зүйлсүүд бас байгаа. Тэр хүүхдийн сүнс эхийн биетэй ойлголцож харшилахгүй химээ яг тэгш татаж чадах юм бол энэ хордлого, жирэмсний хордлого гэдэг зүйл байхгүй байж бас болохоор арга хэмжээ авч чадвал гэж. За энийг болохоор бас шинжлэх ухаанаар хүмүүс нэрлээд илээ. Ургийн микро химеризм билүү? Химизм болгоо хийцэн байгаа. Тэгээ хүүхэд зүгээр л ээжийнхээ хөвлөд байдаггүй. Өөрийнхөө тийм үүдэл эсүүдийг ээж энэ ихсэн судсаар нь дамжуулан ээжийнхээ цуснд илгээж эхэлдэг гэж. Тэр эсүүд ээжийнх нь тийм зүрх, тарих, илэг рүү нэвтэрч ороод ээжийг нь хамгаалж тэр өвчлсөн эд эсүүдийг нөхөн төлжүүлж өгдөг. Бүр хүүхдэд төрүүлснээс хойш 20-30 жилийн дараач ээжийнх нь тархинд хүүхдийнх нь исэн амьд оршин байсаар байдгийг судалгаа тийм үү баталгаажуулж эрдэмтэд баталсан баг. Тэгэхээр энэ дээрээс юу гэж ойлгох вэ гэхээр бид нар тийм үү хүн холбоо тасардаг гэж боддогч гэлээд энэ сүнсэн холбоо бүр энэ махан биеийн тийм эсийн төвчний холбоо хизээш тасардгүй нь л нотлогдоод байгаа гэсэн. За яг энэ хүндхэн тийм үү 49-өөс 81 хоногийн хооронд эцэг хүн тийм аав хүн яста 90 мөн чанар хуух шалгана гэдэг шиг тийм. Яагаад тэгэхээр тийм үү хүүхэд тээж байгаа ээж хүний оюун санаа нь мэдээж тогтворгүй болно. Энийг нэг жирэмсний хямрал гэл ингээл янз бүрээр нэрлээд байгаа шүү дээ. Бие махбод нь тэмцэлж явах үедээ эр хүний оюун ухаан л хамгийн тогтун хүчрхэг байх хэрэгтэй гэж. Тэгээ энэ үед ерөөсөө нэг байнгын биш шүү дээ, чиний хүүхдийг төрүүлж өгөх гээд байгаа шүү дээ. Энэ үед бол ерөөсөө эхнэрээ тийм нэг бухимдуулаад байх хэрэггүй, тийм илгийн гимтээгээд, илгэн агшаад, нөгөө хорт чанар нь шүүрлийг нь ингээд биедээ хадгалаа л байдаг. Тийм илэг агшин гэсэн хэлсэн шүү дээ, тийм. Илэг агшин гэдэг бол ураг руу тийм очих цасан хангамж ингээд таслагдчихна, боомлогдчихна гэсэн. Тиймээс ирчүүд маань яг энэ эмзэг цаг үед их нэртэй тийм давнаа, дулнаа, болондоо хайрт. Миний ань чаднаа тэсэндээ гэдэг тийм нэг хурам зоргийг л өөр өөрсдөө аргаар өгч явах хэрэгтэй юм шиг. Тийм нэг хоржин үг, нэг тийм хорон тоглоомын үг нэг хэлж болохгүй юм шиг. Тийм нэг бит утгатай үг хэлээл нэг нэг тийм за санаагүй элдв санаагүй хэлсэн ч гэсэн ингээд маш ихээр гомдчоод байд юм байна уу эмэгтэй хүмүүс яг нэг жирэмсний энэ үедээ тэгээд насан туршдаа мартдаггүй гэдэг байна. Тэгэхээр ингээд ирчүүд бид нар амнаасаа гарсан муу үг бүхнээрээ тэр жирэмсний үеийн хордлогыг улам ихсгэж идэг гэх юм уу тий.
ургийн хөгжлийг гацаан чи өөрийнхөө хүүхдийг хорлоод байгаа шүү гэдгээл санах хэрэгтэй гэж одоо ирчүүдтэй захимаар байгаа. За энэ үед нь бол тэгээд хоолтонд нь бол маш их анхаарах шаардлагатай. Энийг бол дийлгэрэнгөө ярина. Тэгээ арх тамхи одоо энэ хансан тос маш их энэ сахар, кофе, газтай ундаа тэ энэ жанк фудуудыг одоо бүгдийг хориглох ёстой. Тэгээ харин тэгээд түүний оронд дандаа одоо витаминлэг за жихэр идмээр байна гэхэд хатаасан жимс байд юм уу, самар байд юм, ааруул эзгийч байд юм уу те. Шин ногоо одоо сүн бүтээгдэхүүн хэрэглэх нь бол зүйтэй гэж. Хэрвээ эхнэр чинь ээж чинь одоо ээж нь хүүхдийн чинь ээж махны үнрээс ингээд цэрвж явах юм бол хүчлэх хэрэггүй шүү. Өөр уургүйгээр өндөг одоо замаг байд юм уу, шар буурцгч байд юм уу, тийм уургаар тижилэг өөр зөндөө хоолон суу штэ. Тэднэрээ нөхөх гээд хичээгээрээ. Тэхийн бол энэ хүү одоо тэр бие махбод бол одоо энэ зөрчилдөд байгаа одоо энэ сүнсний зөрчил гэдэг штэ тэр нөгөө нэг жирэмсний хардлага. Энийг тэгвэл яаж айтайхан одоо зүгээр болох юм бэ, засах юм бэ гэдэг зүйлийг бас ярих хэрэгтэй. Тэгээ энэ бол тэг онготууд хэлж байгаагаар бол хамгийн шидэт арга нь бол ерөөсөө амьсгалах гэдэг. Бясалгал байгаа. Тийм үү? Ээж хүн одоо гүнзгий амьсгалын дасгал хийж энэ орчлон ертөнцөөс агаар хүчил төрөгчийг хангалттай хэмжээгээр одоо сорж авах үед тэгээ байглаасаа хэм татах үед хүүхэд болон их хоёрын одоо биеийн хүрдүүд хоорондоо нэгдэж одоо нэгдэл төрдөг гэх юм уу? Тэгж одоо амар амгаланг одоо байдал руугаа шилждэг гэж. Хэдий чинь агаарыг их хэмжээгээр авна, төдий чинь хордлого, хямрал бага байх болно гэж. Тэр энэ Улаанбаатар ялангуяа тий агаарын хордлого ямар байгаад байгаа лээ. Цэвэр агаарт гарах хэрэгтэй. Эхнэр нь одоо хордлого өгөөд байвал. За энэ бол шинжлэх ухаанч батлагдсан зүйл шүү. Тий. Гүнзгий амьсгал авна. Бясалгалын одоо нөгөө сая ном судрууд гараад байгаа. Тий. Энийг бүр шинжлэх ухаан бас тайлбарлалцсан гэдэг байгаа шүү дээ. Гүнзгий амьсгал бол энэ кортицол гэдэг буюу одоо энэ стрессийн даврыг бууруулж биеийг тайвшруулдаг. Тэгээ уур бухимд бол хөрвөл одоо гүнзгий амьсгал аваа гэдэг байгаа шүү дээ. За ингээд 81 хоног өнгөрөхөд одоо тэр хоёр тэ чиний хүүхэд болон хүүхдийн ээж хоёрын сүнснүүдийн зөрчил арилж их одоо хүүхэд хоёр өөр хоёр бие биетэйгээ бүрэн цогцдог гэж. Тэ. За энэ цаг үеэс хойш хүүхдийн тарих ээжээсээ тусдаа ингээ бие тааж ажиллаж эхэлнэ гэж. Яг дэлхийд шинээр оргож буй мод өөрийн гэсэн үндсээ бат бөх одоо ингэж зоож аваад шааж аваад гэрэл рүү тэмүүлж эхэлдэгтэй адилхан. Эндээс тэгээд та бүхэн анзаарч байгаа илгаа тий. Үр хүүхэд гэдэг зөвхөн л бидний биеэс одоо унсаад махны тасархаа биш ээ. Энэ бол огторгүй хязгаараас Тэнгэрээс илгээгдсэн асан алтан тусал. Тэнгэрийн алтан тусал. Тэгээд 49 хоногийн турш тэгээ таны биетэй дасан зохицох гэж тэр тэмцэлдсэн сүнс. Тэгээд таны насан туршийн амьдралыг гэрэлтүүлэхээр ирсэн хүчрэхэг оршихгүй шүү. Тиймээс эцэг их асран хамгаалагч нараа үр хүүхдээ бүрлдэж эхлэх тэрэл цаг мөчөөс эхлэн оюун санаага цэвэр тунгалаг байлгаж энэ оройн хүрдээс орж ирэх Тэнгэрийн гэрлийг бити хаагаарай. Хачхай төлөвт орч эхнэрээ хайрлаж ханаа хайрлаж үрээ хөндлөж хүлээж аваарай. За ингээд өнөөдрийн дугаараа дуусгачаа. Баярлалаа. Гилалаа.